Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайн болон хөтлөгч Оми нар ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд шинэ 7 хоногийн мэнд хүргэе. Гахалтай шинэ өдөр байна. За, гадаа маш гоё өдөр байна те. Цагаар ямар гоё байна. За тэгээд Маш гоё дулаахан байна те. Тийм, маш гоё дулаахан байна. Надад нэг ийм зүйл ирж явахад бодогдлоо. Тэр бол юу гэхлээр бид нөгөө эзэн талархах тухай дахиад бодлоо л доо. Яагаад тэгэхээр өнөө шин хідэн хүн одоо дахиж сэрээгүй болоо гэдэг ч юм уу те. Бас хідэн хүн орон гэргөө маш өглөө болохыг бүр те. Ямар цэгэн тэр нүглээсэн болоо гэх мэтлэн бодлоо л доо. Тэгээд би гараа явж ирсэн чинь нэг аав охин хоёрыг харлаа. За. Хөрхи юмараад явж байна. Хувцас оноор янз бүрийн зүйлүүдийг харах юм бол бас тийм ч одоо элбэг биш бололтой. Гэхдээ тэр аав охинтойгоо маш гоё яриа явж байгааг би харахтаа. За ямар ч гэсэн нэг охин маш аюулгүй өөрт нь хайртай хүмүүстэй хамт байгаа юм байна да гэж бодсон. Тэгээ өнөө өглөө бол эзэнд маш их талархсан ийм гахалтай зүйлийг бол харж ирлээ л дээ. Ер нь бол баг 1 км шахав хамт талархлаа шүү дээ. Аав охин хоёртай. Ажиглаад хараад хөөрдөөд явсан шүү. Тэгээ нөгөө намайг нэг аав нэг байн харадсан хөө яагаад тэгэхээр нэг бол төрүүлээд явчихгүй. Тэгээ нэг бол хотроо явчихгүй ингээд зам нийлээ яваад чи жоохон гайхаа хараад ирсэн. Тэгээ намайг яг радио руугаа ороход аав нэг хойноос харж байгаа бол тоо ингээд харагдсан. Тэгэхээр би нэг зүйлийг ингээд таахад хэлмээр. Та бүхэн амьдралдаа талархах зүйл олохгүй байгаа юм биш үстэй. Талархах зүйл зөндөө шүү те. Энэ өглөө сайхан өглөө гэдгээс ахвалаад талархах зүйл бид нар зөндөө байгаа шүү. Амен. Тэгээд өчигдөр яг цуглаан дээрээ сууж явахдаа за энийг хүмүүстэй хуваалцсана гэж бодсон нэг зүйл байсан надаа. Тэр нь улирал одоо солигдож байгаа тий улирлууд солигддог өдөр хоногуд өөр байдаг. Гэхдээ улирал яаж солигдсон бурхан хизээч өөрчлөгддөггүй. Бидний сэтгэл санаа, бидний байгаа байдал, бидний эргэн тойрон ч гэсэн үргэлж өөрчлөгдсөөр байдаг. Улирал ч гэсэн одоо өөрчлөгдөөд 27 цаг ирж байна те. Гэхдээ бидний бурхан бол хизээч өөрчлөгддөггүй тэр нэг юм гэдэг зүйлийг би сонсохдоо бас бусдаагаа гоё хуваалцмаар санагдсан. Гоё үгүй шүү дээ. Тийм. Тэр нөгөө намайг номлогчийн сургалт орж явах үед бурхан бол тийм уйтгартай бурхан биш шүү. Хүмүүс итгэдэг хүмүүс биднийг хараад ямар уйтгартай болохгүй юм ямар ихтэй ингэж ч болохгүй тэгж ч болохгүй тэгж ч болохгүй тэгж болохгүй тэгж болохгүй л гэдэг ах юм. Ямар уйтгартай юм бэ гэж бол хэлээд байдаг. Тэгэхээр яг үнэндээ бол бурхан бол маш сонирхолтой. Харин ч бидний аж аргалтай байх, баяр баясгалантай байх, те баяр хөөртэй байх. Тэр жинхэнэ одоо ямар ч юугүй санаа зовлтгүй бас одоо юу ямар нэгэн асуудал тайрж баяр хөөртэй биш. Жинхнээсээ баяр хөөртэй байх, жинхэнэ нууцуудыг мэдэж байдаг бурхан гэдэг тийм одоо үгийг бас сонсч ирсэн. Сонсохдоо маш их баярлж ирсэн гэж. За тэгээд бид энэ 7 хоног бас дахин нэг шинэ ном эхлүүлнэ. Бид нэг уламжлал тогтоод байгаа шүү дээ. 7 хоногоор нэг номыг сонгож аваад бид нэр суралцж байгаа. Тэгээд энэ 7 хоног бид Пилемон номоос суралцгана. Тэгээд хамтдаа сонсогчд маань бас олон зүйлсүүдийг бид энэ номноос суралцах байхаа гэж найдаж байна. Тэгээд үгийн цаг руугаа орохоос өмнө хамтдаа магтцгаая. Тэгээд эзний хүмүүс хамтдаа байх, нэг нэр дор цуглах бол маш сайн зүйл. Бид нар бие биесээ маш олон зүйлсүүдийг бид нар суралцж идэг. Тэгэхээр хамтдаа эзний өмнө ирээд түүнд алтар магтаалыг өргөцгөөё.
зербэрнэ ихэсний ёмоо өвдөг сүгдөө инрээ харин хэзээ тэнгэр утгаараа өндөр дүргөө тэнгэр цаадын ихэсний Релийн хорбороо ингаас дурангаас рааж ихсэн минь дэрэт үнний хорбороо дурэ асгаж өгөөч хатазэр бүрнэ ихэсний ёмоо өвдөг сүгдөө инрээ харин хэзээ тэнгэр утгаараа өндөр дүргөө тэнгэр заалан ихэсний Релийн хорбороо энэ газар дурангаас рааж ихсэн минь дэрэт үнний хорбороо дурэ асгаж өгөөч асгаж өгөөч Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За өнөөдөр бид нэр хамтдаа Филемон номыг үзнэ. За Филемон ном 2-3 зүйлээрээ их алдартай. Нэгдүгээр шоронгоос ирсэн. Хоёрдугаар гэх юм бол одоо нөгөө нэг хувийн захиа. Тий. Хувийн гэдгээр их алдартай. Нэгсэндээ төмөр нэг хоёр хүний хоорондоо чадлсан чатыг одоо нөглөө үзэж байна гэсэн. Тэгэхээр тухайн үеэр номын эзэнт гүрэн 120 сая гаруй хүн байснаас
бараг 50-аас 60 саяын боол байсан гэж ярьдаг. Хүн амынхан тал нь. Тийм учраас тэд нэр харгас хатуу байхаас аргагүй. Боолчуудад одоо харгас хатуу хандхаас аргагүй тийм байсан байна. За тэгээд бидний сайн мэдэх нөгөө Помпей гэдэг хот байна шүү дээ. Помпей гэдэг хот ч одоо нөгөө галтуулн дарагдсан. Тэр хотод саяхан нөгөө малтлах хийгээд дэлхийн 2 дугаар дайны дараахан малтлах хийгээд нэг өрөөнөөс хэдэн боолчууд олсон байхгүй. Боолчууд өөрхөн амтд ингээд бүгдөө яг гав гинжтэйгээ одоо халуун нурам дарагдаад өгцөн. Гэхдээ нэг өөдгөө зүйл тэндээс харсан. За тэр бол юу гэхээр боолчуудын байгаа торноос ойрхон түлхүүрүүд нь байсан. Гэхдээ яг тэр боолчууд магадгүй тэр түлхүүрийг аваад хаалгаа тайлаад гарсан ч гэсэн тэр хотоос одоо морьтой хүмүүс зогтож чадаагүй юм чинь зогтож чадахгүй л байсан баг л та. Гэхдээ тэндээс нэг зүйл боолчуудад тухайн үеийн хүмүүс яаж ханддаг гэсэн нэг том гэрчлэл одоо тэн дээр бол харагдсан байна. За бид нэг зүйлийг Омит 2 баг хэдэн дугаар өмнө жилийн Филимоны тухайд авчих байсан дээ. Филимон бол Колосай хотын язгууртан Христэд итгэгч грек ямар ч гэсэн Ромын иргэн грек хүн байсан гэдэг нь тодорхой байдаг. Тэгэхээр Паулийн сайн мэдээг сонсоод тухайн язгууртнууд Есүст итгэжсэн гэдэг бид нар бол эндээс бол харах боломжтой. Энэ бол маш том жишээ байхгүй. За бид нар Корнелиусыг мэднэ. За одоо ингээд Филимоныг мэддэг болж байна. Тэгэхээр бид нэг ийм зүйлийг ойлгож авах хэрэгтэй болж байна. Тэр Есүст итгэхгүй гэж боддог хэн Есүст итгэхгүй юм бэ гэдэг асуултыг би хүмүүс таммаар идэг. Та хэнийг Есүст итгэхгүй тэр юугаар дотсон гэж Есүст итгэх юм гэж ярих гэдэг юм биш үстэй. Бодоод байдаг юм биш үстэй гэж. Тэгэхээр яагаад би энэ үгийг ингээд хэлэх болсон гэхээр олон хүмүүс юу гэж ярьж байгаа вэ гэхээр Есүст итгэж ядуучууд ядуу хүмүүс юм Есүст итгэдэг байхгүй юу? Ер нь ядуу хүмүүс л одоо гэдэг сүм үнгүй юм гэдэг болохоор итгэдэг байхгүй гэж. Тэгвэл Колосай хотын Филимон гэдэг энэ хүн өөрийнхөө гэрт өөрөөсөө хоолоос гаргаад өөрөө хүмүүсийг ураад за ингээд гэрт чинь цугладаг гэж яригдаг анхны одоо гэр чуулганы удирдагчдын нэг байсан байна. Тэгэхээр манай Омигийн нэг амьдаг цуглаанч одоо маш их олон цуглаан байх шүү дээ. Бараг цагаар хэдэн цуглаан байт юм бэ? Бараг цагаар 50 орчим цуглаан байгаа хаа би бол бодож байна. Сүүл сонсоход 52 цуглаан гэж яригдчихсэн. Тэгвэл хэдэн исэн бэлэг вэ? Зөндөө шүү дээ. Бараг 4 дахин их байгаа 200 байгаа. Тэгээ бид нэг ийм зүйлийг бүгдээр бодож байна. Паул шоронд ороод байж идэл шоронд бас нэг хүн түүнтэй хамт хоригдчихсан. Тэр хүнийг бол Өнесим гэдэг байсан. За тэгээд Паул түүнд сайн мэдээ таар. Паул бол ер нь шоронд байна уу, хаана байна уу хамаагүй сайн мэдээ тараад өгсөн. Ер нь Паул хаана байх нь хамаагүй. Паул хаан ч байсан сайн мэдээ тараадаг байх нь нэг зүйл. Паул өөрөө хаан ч байсан гэсэн сайн мэдээ тараадаг байна гэдэг бас нэг өөр зүйл яваад. Тэгэхээр өнөөдөр бид нар өөрсдийнхөө амьдралыг хүнд хэцүү байх үед, шоронд байх үед, амжилтгүй байх үед, эсвэл одоо юу гэдэг асуудалтай байх үед сайн мэдээ тараахаа болждаг бол бид нар Паулаас урам зориг авах хэрэгтэй гэдэг. Яг гэвэл Паул шоронд сайн мэдээ тараагаад шоронд бидний одоо уншдаг олон захиануудыг бичсэн байдаг байхгүй. За ингээд Паул Өнесим гэдэг хүнтэй ярилцж байгаад Колосай гэдэг хотыг нь мэдсэн байна. Жайлхдаг юм. Колосай хот. За чи эзнээсээ зогцсон байна дээ. Тийм. Колосай хотод бол бас бүх эзэд муу эзэд биш шүү. Тийм үү. Боолын эзэд одоо сайн эзэн гэж байх уу? Байлгүй яадаг юм бэ? Миний нэг дүү байгаа одоо тийм Филимон гэдэг дүү маань Есүст итгэдэг бүр гэртээ цуглаантай. Та Филимоныг таньдаг юм уу те? Тийм ээ би Филимоныг таньдаг. Би Филимоноос зогтсон байхгүй. Тэгэхээр бидний хамгийн сайн гэж боддог хүмүүс амьдралдаа алдаа гаргаж түүнээс хүмүүс зогтдог, түүнтэй хүмүүс хамт баймааргүй байх боломжтой гэж. Бид нар энийг үнээс ойлгох хэрэгтэй. Бид нар заримдаа хүмүүсийг юу гэж боддог вэ гэхээр тэр хүн сайн учраас бар нөө тэгж ярьдаг ч гэдэг юм аа. Монголчууд одоо зан сайтай хүн болгонд очилж замаг сайтай нууранд загас болгон чуулдаг юм аа гэж. Тэр шиг ингээд Филимоны гэрт бол одоо Колосай хотын итгэгчдээ бөөнөр очиол байдаг гэж Паулийн хувьд бол бодож ирсэн юм шиг байна. Гэтэл Филимоноос зогтсон хүнтэй таарлцсан. За ингээд ямар ч гэсэн тэр хүнийг Филимон руу буцаж очих гэж ятгахаасаа илүүгээр тэр хүнийг гэм нүглээсээ болоод харилцаагаа тасалсан байгаа. Бурхан эзэнтэй эвлэрхийг Паул ятгахсан
Ятгсныхаа дараа харин өөрийнхөө эзэнтэй эвлэрэх боломжийг түнд олгоод захиа өгөөд түнд явуулсан байна. Ямар нэгэн гайхалтай гайхамшигын шалтгаанаар зарим хүмүүс бол юу гэж ярьдаг вэ? Үнэсэм шоронгоос соллогдох боломж байхгүй дээ. Зугтсан бол. Тэгэхээр Паул л өөрийгөө соллохын оронд үнэсэмийг солилсон баха гэж бол ярьж байгаа. Тэгээ Паул магадгүй ах тустайгаа яриад те энд байгаа нэг залууг соллох хэрэгтэй байна. Манайхаа үгүй Паулхаа таныг өөрийн чинь соллмаар байна. Үгүй энэ залууг соллмаар байна гэд солсон юм шиг. За ингээд харин эзэнд нь зориулаад захиа бичээд түүнийг Колосе хот руу буцаагаад явуулсан. За энэ захиа эзэндээ хүрсэн гэдгийг бол бид нар мэдж байгаа. Яг тэгвэл энэ захиа одоо бид нар уншиж байгаа байхгүй. Энэ захиа одоо зорилгоо биелүүлсэн үү гэж асуух юм бол би биелүүлсэн гэж хэлнэ. Биелүүлээгүй бол хүмүүс энэ захиаг уншихгүй байхгүй. Яг тэгэхээр өө хөрхөө уг нь бол боодыгоо уучлаач гэж захиа өгөө явуулсан байлээ. Тэгсэн чинь уучлаагүй юм байлээ л дээ. Паул шал дэмий юм хийж байгаа байхгүй юу? Хүн уучлна гэдэг чинь тийм амархан зүйл биш шүү дээ, тий? Бас боол хүнийг эрхчлөөтэй иргэн болгоно гэдэг чинь тийм амархан зүйл биш байхгүй юу гэж хүмүүс ярих байсан баг. Гэтэл энэ захиа Филимоныг өөрчлөөд тахсахгүй, Үнэсэмийг чөлөөлөөд тахсахгүй. 1-р зууны үед боолын одоо нийгэмтэй яг тэр үед Бурхны хүмүүс бие бинийгаа ямар их хайрладаг вэ? Ямар их том боломж олгодог вэ? Яаж өөрчлөгдөн гэдэгт нь итгэдэг үү? Яаж өөрчлөгдсөн гэдгийг нь бусдад тунхагладаг үү гэдгийг алдартай жишээ болсон. Чуулганы түүх хичээлийг суралцж байх үед 1-р зууны алдартай ахлагчдын дунд Үнэсэм гэдэгт нэртэй нэг ахлагч байдаг. Тэгэхээр яасан бэ? Бүр ингээд боол байхаа болоод зогсохгүй бүр сайн мэдээний хамтрагч болоо. Тэгээд дараад нь 1-р зууны үеийн итгэгчдийг орон дээрээ оруулж исэн агуу гэрчлэгчд, агуу номлогчдын нэг нь одоо Үнэсэм болсон байгаа. За ингээд өнөөдөр бидний хамтдаа үзэх хэсэг рүү бүгдээр орё гэж бодож байна. Захиа бол ерөөсөө за миний библиэлд бол 1356 дугаар хуудас. Нэг л нүр. Хэрвээ тайлбар нь байгаагүй бол нэг л нүр. Тайлбар байгаа учраас 2 нүр болсон. Гэхдээ 2 дахь нүр л ерөөсөө 4 мөр л орсон байгаа. Өнөөдрийн бидний хамтдаа үзэх хэсэг бол гэж байна. Би залбиралдаа чамайг дурсаж өргөлж бурхандаа талархтгай гэсэн байна. Энэ үгийг бүгдээр бодоод үзье. Ийм үгийг ямар хүний тухай ингэж хэлэх вэ? Таны тухай хэн нэгэн хүн ингэж хэлэх үү? Бид бодох хэрэгтэй л дээ. Таны тухай хэн нэгэн хүн би чамайг залбиралдаа дурсаж өргөлж бурхандаа талархдаг шүү гэж хэлэх болов гэж. Тэгэхээр Паулийн хувьд л энэ үгийг хэлснийхаа дараа нэг чухал үгийг хэлсэн байдаг байхгүй. Өнөөдөр Филимон 1-ийн 5, 6-гийн талаар ярилцмаар байгаа боловч би 4-ийг яагаад эхэлж ингээд уншиж инглээ. Би энэ ишлийг хүмүүст номон дээр аягүй их бичиж өгдөө. Тэгээд харин 5 дахь хэсгийг нь хүмүүсийг уншаасаа гэж хүсдэг. Тэгэхдээ би яагаад уншаасаа гэж хүсдэг вэ гэхээр би залбирлаа чамайг дурсахдаа өргөлж бурхандаа талархдаг гэдэг энэ үгийг би бичдэг байхгүй. Тэгээд хүмүүс Библиэсээ хайгаад уншина. Уншингуудаа дараагийн ишлэл бол учир нь эзэн Есүс ганцхан чиний хайр ба. Ариун хүмүүст өгсөн хайрын талаар итгэл ба. Ариун хүмүүсийн талаар ариун хүмүүст өгсөн чиний хайрын талаар би дандаа сонсдгоо гэж хэлсэн байна. За энд нэг гайхалтай зүйлийг бид нар хоёр зүйлийг бид нар сонсох харах боломжтой. Нэгдүгээр Есүст ганцхан итгэл, хоёрдугаар ариун хүмүүст өгсөн хайр. За тэгээд би сонсдог гэдэг Паулийн энэ үг нь грек хэлэн дээр үргэлжилсэн үгдээр бичигдэг. Надад сонсогцоор байсан гэсэн утгаар. Тэгэхээр Филимон бол зүгээр л нэг юу биш. Бүр ингээд хүмүүсийг хайрласаар байдаг нэгэн байсан гэдгийг бид эндээс харах боломжтой. Тэгээ би та бүхнээс нэг зүйл асуумаар байна л да тийм. Хэрвээ ингээд хүмүүсийг хайрлаад явчихсан чинь хүмүүс чинь дотор нэг хүн таны амьдралаас цухтаад таныг муу хүн гэж яриад тэгээ бүр ингээд яваад өгч яах вэ гэж. Тэгснэ хэсэг хугацааны дараа таны хамгийн хүндэлдэг хайрладаг хин нэгний захиаг бариад хурж ирээд өөрөө уучлахгүй харин өөр хүнээр дамжуулаад таны уучлалыг авах гэдэг яах вэ гэдэг асуултыг би өнөөдөр тамиар байгаа байхгүй. Номлолын төгсөлд миний хэлхийг хүсэж байгаа зүйл бол юу гэхээр Филимон дээр Үнэсэм буцаад өрөөдөрсөн. Ер нь бол яг тухайн үеийн хуулиар бол тогтсон болыг эзэнд нь тушаа
гэдэг үгээс нь. Тэгээд ихэвчлэн одоо зогтсон бол эзэн дээрээ эргэж очивол ташуурцаар галдаг гэсэн байна. Гэтэл Филемон мэдээж боолоо халаагүй. Гэхдээ өнөөдөр би өглөөний Германы шүдээр сонсож байгаа бүх хүмүүс нэг зүйлийг үлдээмээр сайн хүнээс ч хүмүүс зогтдог байхгүй. Тийм болохоор хин нэгнээс хин нэгэн хүн зайгаа авсан, зогтсон, нөхөрлөгөө болсон, нийлхөө болсон байх юм бол та тэр хүмүүсийн харилцааг мэдэхгүй юм гэж битгий шүүгээрэй гэж бол хэлмээр байна. Хоёрдугаар гэх юм бол зарим хүмүүс хэсэг хугацаагаар л моддаг. Эргээд бие биендээ өгөгддөг, бие биендээ очдог, бие биенийгээ уучладаг. Төгсгөлд нь хэлэхэд бидэнд зууч байгаа. Биднийг хайрлахыг хятгадаг, биднийг нэгтгэхийг хятгадаг, биднийг бие биенийхээ төлөө өгөгдсөн гэдгийг одоо бидэнд сануулдаг. Эзэн Есүс Христ байхаас гадна түүний зан чанар, түүний хайраас суралцсан, түүний агуу зарцснаар, түүний уужуу зарцснаар бидэнд байдаг учраас бидний амьдрал өнөөдрийг хүртэл Бурхны ивэл дотор яваа гэдгийг өнөө өглөө бүгдээрээ санаж авъя гэж.
бид өнөөдрийн үгийн цагаараа Пилемон номоос суралцж байна. Тэгээ өнөөдөр Пилемон номын 1:5. Учир нь эзэн Есүст хандсан итгэл ба бүх ариун хүмүүст өгсөн хайрын чин талаар би сонсдгоо гэсэн ишлэл. Пилемонд хандан бичсэн Паулийн захидлаас бид суралцлаа. Тэгээд эндээс Пилемон номыг би санахдаа юу гэж санддаг вэ гэхээр бусдыгаа хайрлах, бусдыгаа уучлах талаар их гардаг да гэж их сандаг. Тэгэхээр бас яг энэ ишлэл ч гэсэн ариун хүмүүст буюу эзний нэр дотор цуглаж байгаа тэдгээр хүмүүстэй сайнаар хандах, тэднийг уучлах, тэднийг хүлээж авах гэдэг талаар бид суралцлаа. Тэгээд итгэгч хүмүүсийн хувьд заримдаа бие биедээ тоних ч юм уу амархан гомдох зүйлсүүд магадгүй илбэг байдаг гэж би хардаг байхгүй юу. Тэгэхээр хин нэгэнд та яг одоо гомдсон байгаа бол магадгүй ямар нэгэн харилцааны дээр асуудлууд байгаа бол бас гоё шийдээсэй гэж хүсэж байна. Ер нь бол шийдэх хүсэлтэй байгаасаа бас эзэнт хэд хэрэгтэй. Би бол тэгж боддог хүмүүс ингээд за чи тэгээд уучлах хэрэгтэй штэ гэж хэлэхээс өмнө юу гэж хэлэхээр чи уучлах шийдвэр гаргаарай. Тэгээд хизээ хаа ямар байдалтайгаа тэр бүхэн явагдахыг эзэн даатгаарай. Чи өөрөө магадгүй уучлалыг хүчлэх зохион байгуулах гэж оролдох те. Эсвэл одоо юу гэдгийг уучлалыг барьцаалах гэж оролдох юм бол чи одоо тохиолдоод байгаа зүйлээсээ чи илүү шаналж магадгүй шүү гэж. Хүмүүс тэгдэгчтэй. За энэ удаа би чамайг уучлаа. Дараад ихгүй шүү гэдэг. Энэ чинь барьцаалт байхгүй. Эсвэл одоо тэр нь одоо юу гэдгийг бид хоёр ингээд эвлэрмээр байна гэхдээ хин нэгний хүчээр ингээд оролцуулаа те. Хоёлоо одоо бие биендээ муу байгаад яах вэ гэдэг ингээд сэтгэл нь бэлэн биш байхдаа эвлэрэх гэж оролдох. Эсвэл юу гэдгийг би одоо Есүст итгэдэг болохоор л чамайг уучлж байгаа шүү гэх. Нэг юм бас яриад байдаг хүмүүс ээ. Тэгэлгүйгээр зүгээр уучлах шийдвэрийг өнөөдөр гаргаарай. Шийдвэр гаргах юм бол Бурхан таны дотор ажиллаа хийгээд хэлбэржүүлээд хэзээ нэгэн цаг тэр хүнийг уулзуулахад та тэр хүнийг нэг үзэн ядчихсан уурлж исэн уурлах шалтгаанууд чинь таны зөв байсан ч гэсэн та тэр хүнийг өршөөх тийм нөхцөл байдал бэлэн болсон байна гэдэг бодох хэрэгтэй. Манай бүгд хамтдаа эзний өмнө залбирая. Учир нь эзэн Есүст хандсан чиний итгэл ба ариун хүмүүст өгсөн хайрын чин талаар би сонссоор байгаа гэж хэлж. Энэ үг таны талаар үг байх болтугай. Хамт залбирая. Орчлын зүгтээс эзэм танд баярлалаа. Бидний амьдрал олон зүйл тохиолж байгаа боловч бидний амьдралаас бидний хүсээгүй байхад явсан бас бидний бодж исэн шиг хүн байгаагүй тэдгэр хүмүүсийн төлөө энэ цаг мөчид таны өмнө залбирэн гойж байна. Тэднийг өршөөх, тэдэнтэй сайн хандж чадаагүй те өөрөө гимшиж өөрөө бас зөв үр жимстэй үргэлжлүүлэн амьдрахад та тусалж өгөөч. Одоо байгаа хүмүүсийг ч гэсэн хайрлаж дахин тэднийг алдсан шигэ хин нэгнийг алдахгүй байхад та тусалж өгөөч гэж таашгүй байна. Пилемон номоор дамжуулан бидэрт олон зүйлийг зааж сургаач. Бид хамгийн сайн үедээ байсан ч гэсэн хүмүүс биднээс зугтах шалтгаан байх болно гэдгийг ойлгож мэдхэд туслаач. Та энэ захиаг үлдээсэн шалтгаан нь та биднийг сул дорой гэдгийг сануулж та нарт байгаа бүх зүйл би та нарт өгсөн учраас байгаа гэдгийг сануулж байгаа учраас танд баярлалаа. Бүх зүйлийг танд даатган Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Энэ хүрээд Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Маргааш энэ цагтаа эргээд уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.